Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр би өнөөдрийнхөө илтгэлийг нэгэн асуултаар эхлүүлмээр байна. Хэрвээ энэ дэлхий дээрх бүх хүн онцгой байхыг хүсэх юм бол эцэс үлд нь яг хэн онцгой болж үлдэх вэ? Та бүхэн ердөө 5 секунд зарцуулаад бодоод үзээрэй. Limited edition загварын пүүз, дизайнерын цор ганц цүнх, өөр хинт ч байдаггүй хөгжмийн плейлист. Тийм ээ, таны зөв. Бид онцгойрохыг хүсдэг, бид бусдаас ялгархыг хүсдэг. Гэхдээ сайн бодоод үзэх юм бол бид хүүхэд байхдаа ийм байгаагүй. Бид хизээж хүүхэд байхдаа би оригинал нэгэн байх ёстой, би бусдаас өөр хүн байх ёстой, би онцгой нэгэн байх ёстой гэж боддоггүй. Эдгээр хүүхдүүдэд хэрвээ уран зургийн хичээл орох юм бол тэр бүх зүйлсийг яг энд байгаа өөрийнхөө жинхэнэ чанараараа илэрхийлж чадна. Тэд тэнгэрийг улбар шараар, газрыг ягаанаар, навчсыг цэнхрээр зурж буудаж чадна. Гэхдээ эцэс сүлд нь бүх зурсан зургуудыг игнүүлээд тавих юм бол тэнгэр болгонд хамгийн үзэсгэлэнтэй шувууд нисч байдаг. Газар бүхэнд хамгийн онцгой цэцгэс дэлгэрсэн байдаг. Навчис бүхэн хамгийн өвөрмөц судалтай байдаг. Тэгвэл эдгээр хөөрхөн хүүхдүүд яагаад өсөж томорхороо онцгойлыг мөрөөдөгсөд болон хувирдаг юм болов? Шалтгаан нь бол энэ юм аа гэд хэлэхэд яг үүндээ надад бэрхшээлтэй байна л да. Тийм болохоор бөөндөө хамтдаа тодорхойлох гэж үзье. Ганцхан би биш шүү, бөөндөө хамтдаа. Надад нэг жишээ байна. Би нэг өглөө сэрлээ, орондоо хэсэг хөргөж агаад утсаа авлаа, Instagram руугаа орлоо. Оо вау, миний хамгийн дуртай инфлюенсер бүсгүй стори хийчих. Тэр үнэхээр бусдаас өөр байж чаддаг болохоор надад таалагддаг. За байж та. Сүүлийн өгүүлбэр юу гэсэн бэ? Хэрвээ бидний хэдхэн секундын өмнө ярилцсан тунгаасан зүйл дээр үндэслэх юм бол хамгийн сүүлийн өгүүлбэр бага зэрэг учир туталтай болоод эхэлж байгаа юм. Тэр үнэхээр бусдаас өөр байж чаддаг болохоор надад таалагддаг гэж юу? Яг үнэндээ тэр бүсгүй бусдаас өөр нэгэн байх, онцгой нэгэн байх, ялгарх талаар огт бодож үзээгүй бол яах вэ? Амьдралдаа нэг ч өдөр энэ зүйлсийн төлөө огт хичээл сэтгэл гаргаагүй бол яах вэ? Өвөрмөц хийдэ зөвхөн зүгээр л өөртөө таалагддаг, стил имиж нь зүгээр л өөртөө тухтай байдаг. Уудаг кофеных нь амт нь зүгээр л өөртөө таатай байдаг бол яах вэ? Эндээс надад нэг бодол төрсөн юм. Хэрвээ бид өөрөөрөө л гэрэлтэж, өөрөөрөө л гялцаж байгаа эдгээр зүйлсэд бусдаас өөр, бусдаас өвөрмөц, бусдаас содон, бусдаас онцгой гэх мэтчлэн буруу гарчиг өгөөд өөрсдөө буруу ойлголт төрүүлдэг байх вэ гэсэн нэг айдас төрсөн юм. Энэхүү сэдвийг бүр илүү гүнзгийрэлэн үзэхийн тулд би дахиад нэгэн жишээг та бүхэнтэй хуваалцъя. Миний өөрөө нэг танилаасаа сонсон жишээ юм л да. Нэгэн компани захирал их сургуулийн доктортой холбогдоод өөрийн ажилтнуудаа лекц тавилгыг хүсжээ. Тухайн доктор компанидэр ирэнгүүтээ хурлын тангим руу ороод лекц тавьж урд нь ярьж зогсхийн оронд нэгэн сонирхолтой даалгаврыг хийлгэсэн байна. Тэр нийт ажилтнуудад хүн болгонд нэг ширхэг цагаан цаас, нэг ширхэг хар бал өгөөд варта цэцэг зурхыг хүсжээ. Гэхдээ варта цэцгээ зурулахдаа хамгийн чухал нь юу хийсэн гэж? Тэр хоёр ажилтан бүрийн дунд нэгнийхэн зургийг харах боломжгүй орчин бүрдүүлж номоор хаалт бүсгэд тавьсан байна. Ажилтан бүрч өөрийн бал цаасаа авсны дараа зураг бүхнийг хичээнгүйлэн зурж, варта цэцэг бүхнээ дотроо төсөөлж маш сайхан бүтээлийг бүтээж байлаа. 10 орчим минутын дараа бүх хүн бэлэн болж тэд өөрсдийн зургаа докторт хураалгаж гэнэ. Докторч өөрөөрөө онцгой байгаа гайхалтай олон бүтээлүүдийг нэг нэгээр нь маш шинтэн харж, ажилтан бүртээ тус бүрт нь ярилцаж, яагаад ингэж зурсан гэх мэтлэн сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлж байлаа. Тэгээд тэр доктор өөр нэгэн хүсэл тавьжээ. Тэр нийт ажилтнад өнгийн харандаа өгөөд өөрсдийн зурсан хар зураг буудахыг хүсэж байна. Гэхдээ энэ удаа хоёр ажилтан бүрийн дунд боссон байсан номон хаалтыг аваад нэгнийхэн зургийг харах боломжтой болж гинэ. Гэтэл юу болсон гэж бодож байна?
Хүмүүс өөрсдийнхөө зурганд хандуулж байсан тэр 100% анхаарлаа алдаж байн бусад хүмүүсийн зураг руу өнгөн харж аль хэдийн бэлэн болсон гэж бодсон хэрнээл өөрийнхөө зурган дээрээ юм нэмж ваараа чимээсээр маш их цаг хугацаа, маш их хичээлцэл гаргав. Сүүлдээж доктор тэсвэр алдаад зургнуудыг өөрөө хурааж авч гинэ. Тэр зургнуудыг хальт эргүүлж харан болсноо санаа алдаад ингэж хэлж гинэ. Би хэдий урлагийн хүн биш ч гэлээ. Эдгээр зурагнууд өнгөө алджээ. Өмнөхтэйгөө адилхан өөр зурнууд байгаа ч гэсэн сэтгэлд огт хүрсэнгүй. Хэрв та бүхэн сая гаргасан тэр их хичээл зүтгэлээ бусад хүмүүсийн үлдэгдэл өнгөөр цэцгээ будахад биш, өөр таалагдсан өнгөөр цэцгээ будахад зарцуулсан бол хичнээн сайхан гэж хэлж гинэ. Бусад хүмүүсээс өөр байх, ялгарх цэгээ Pinterest-ийн Inspo, Instagram-ийн Reel, бусад хүмүүсийн алхаа гიშгэ байгаа байдлаас огт хайхгүйгээр амьдрна гэдэг хичнээн сайхан. Бидэнд олгогдсон энэ амьдрал гэдэг жаахан хугацааг өөрийгөө л чагнаж өнгөрүүлвэл хамаагүй аз жаргалтай биш байна гэж үү? Эндээс надад маш сонирхолтой өнцөг төрсөн юм. Хэдий би арчилсан нийгэмд төрсөн хүүхэд ч гэлээ зарим нэгэн зүйлс дээр сонгох эрхээ эдэлж чадаагүй. Намайг Нанди Эрдэнэ гэдэг би Батлага овогтой, би Шүрэн ургийн овогтой, би 2009 оны 11 сарын 12-ны өдөр мэндэлсэн. Би эдгээр өгөгдлүүдийг өөрөө сонгож чадаагүй. Ганц би ч биш. Энд сууж байгаа хэн бүхэн эдгээр өгөгдлийг сонгож чадаагүй. Цаашид сонгогчгүй. Гэхдээ бидний сонгосон биш. Бидэнд заяагдаж ирсэн эдгээр зүйлс биднийг аль хэдийн онцгой болгочдөг бол яах вэ? Бидэнд анхнаасаа онцгой нэгэн болох гэж хичээх шаардлага огт байгаагүй бол яах вэ? Учир нь миний саяны хэлсэн бидэнд аль хэдийн байгаа өгөгдлүүд биднийг аль хэдийн дахин давтагдчихгүй болгочдөг юм шүү дээ. Хэрвээ энэ дэлхий дээр бүх хүн яг л нэг хүслээр өөрийгөө алдах юм бол тэр цагт хүн урагшаа харахад хинч байхгүй, арагшаа харахад хинч л байхгүй болно. Учир нь гэвэл бүгд яг нэг тавцанд, яг нэг цэгтээ эгнэн зогсоод гатсан байх болно. Өөрөөсөө өөр нэгнээр амьдарч өглөх тэр цаг үед бидний амьдрал гайхалтай үгсээр дүүрэн ном болохын оронд хиймэл үгсээр дүүрсэн тоосонд дарагдсан зохиол болж эхэлдэг гэдгийг яг энэ цаг мөчид л ойлгоцгоё. Би та бүхнийг энэхүү танхимаас гарахдаа та өөрөөрөө аль хэдийн онцгой, өөрөөрөө аль хэдийн гайхамшигтай дахин давтарчгүй нэгэн гих өөртөө итгэх итгэлээ олоод гараасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Таны зурсан ваарта цэцэг тухайн өрөөний хамгийн үзэсгэлэнтэй цэцэг байсан болохоор үлдсэн амьдралаа өөр хэн нэгний үлдэгдэл өнгөөр будахад бүү зарцуулаарай. Баярлалаа.